Зөвчтэй баярлалаа.
Хоёрын анги зурагчтай баярлалаа.
Миний төрсөн нутаг Монголын сайхан орон.
Аюу. Ороод инэ. За машин харах.
Бэнгийн хамт олондоо баярлалаа. Ийхүү найрал тооны төрөл манай гүйлж байна. Сүхтний дараа шагнал хамт олно. За ингээд найрал тооны 3 дугаар байранд их шалгуулагчтай 4-ийн Б шалгуулсан байна. Их шалгуулагчтай 4-ийн Б ингээд хайснаа өрж байна. Өргөжлөг болж танилцуулъя. Авьяаслаг шинэ алхамжууд 2025 урлагийн наадамд амжилттай оролцож, 1-ээс 5 дугаар ангийн найрал тооны төрөлд 3 дугаар байсан тул өргөмжлөл хадгалав. Эдгүрэнгүү. 4. За ямар тооны тэмцээн болсон? Найрлуу. За эдгүрэн үзсэн. 3. Гурван үзсэн. За ямар тоо болсон? Найрлуу их харам. За хоёр үзсэн. Ай. Найралтанд ороод 3 дугаар арилд боллоо. Хэдийн хугацаанд бид ямар төрлийн болоо? Их орон дуугаар оролцож байгаа. Тэгээд нэг 3 хоног бэлтэж оролцлоо да. Ерөн ширүүн ангид нэлээд бэлтгэлтэй л оролцож байна. За, баярлалаа. 3-ийн А анги шалгуулсан байна. Ууган цэцгүүчтэй 3-ийн А ингээд хайснаа өрж байна. Гуравдугаар байр орсон. Гурван болсон. Ямар тоо болсон? Их орон гэдэг дөө. За хэд хоног мэдсэн? Бараг 10 баха. 10 баха. За сэтгэл ямар вэ? Гайгүй. Айгүй. Ямар тоо болсон та нар? Их орон гэсэн дөө. За ангаараа гоё тоо чадсан уу? Чадсан ба. Чадсан баха. Аха. За энэ жилийн урлагийн үйлчлэгийн наадам бодвол их өвөрмөц онцлогтой болж байгаа. Төрөл төрлөөр байр эзлүүлж байгаа болохоор их өвөрмөц орлоо өмнөх хичээлүүдээс. За тэгээд манай ангийн хувьд бол 3-8-аар бэлтгэж орсон. За тэгээд найрал дуунд 3 дугаар байр эзлээс сэтгэл өндөр байна. Урлагийн үйлчлэгийн хугацаа богино хугацаанд зарласан болохоор нэг 7 хоногийн хугацаанд бэлдсэн. Хүүхдүүд маань амжилттай сайн оролцлоо. За баярлалаа. Найрал тооны тэмцээний 2 дугаар байранд Наран гэрэл багштай 1-ийн Б анги шалгуулсан байна. Наран гэрэл багштай 1-ийн Б анги тайзнаа өрж байна. Санжин багштай 1-ийн Б анги хамт олондоо урлагийн өндөр амжилтыг хүсье өрөөе. Хоёрдугаар өрөнд орсон уу? Мэдгүй энэ юу цом бэ? Юунд ороод юм цом авсан? Дунд. Ямар дунд орсон? Шинэ алхам дунд. Оо, найрал дуу орсон уу? Ямар дуу дуусан та нар? Шинэ алхам. Шинэ алхам дуугаа дуусан уу? Тий. Гой дуу чадсан уу? Чадсан. Чадсан. Тий. За. Тэгээд ганцаар дөрвөн. Тийм үү? Энэ юу вэ? Бидаа Мэдтаа шагнал юм уу? шагнал. За, амжилт хүсье. Одоо бүжгийн тэмцээн болох байгаа. Үгүй одоо би дуусна. Анти одоо ингээ шигсэн дуусчаад дадаад бүжгийн тэмцээн болох байгаа нэг цагаас. За, амжилт хүсье. Оюун боловсрогчтой 3-ийн Б анги хамт олон шалгуулсан байна. Оюун боловсрогчтой 3-ийн Б ангиг тайзнаа өрж байна. Хоёрдугаар байранд орсон. Ямар дуу дуусан? Их орон хурд их орон. Йоо, тийм үү? Найрал дуу. Ангаараа гоё дуу чадсан уу? Ангаараа гоё дуу чадсан уу? Чадсан. Чадсан уу? Чи дуу чадсан уу? Чадсан. Чадсан уу? Хаана бүгдээрээ дуу чадсан уу? Чадсан. Чадсан уу? Чадсан. Хоёр үгүй. Эдгээр хоёр дуусан. Хоёр. Эдгээр
ороо төрүүлэх боломжгүй шүү. Байсан. Яагаад хоёрт орсон? Энэ эмэгтэй хүн шиг дуулаад байсан. Энэ эмэгтэй хүний дуулдаг юм дээр дуулаад байсан. Тийм үү? За бүгдээр нь амжилттай. Одоо би наад чинээтэй биш. Найрал дууны төрөлд 2 дугаар харинд орлоо. Тэгээд хөөрхөн шавнартаа маш их баярлалаа. Хичээсэн шүү та нар өшөө илүү хичээх болно. Баярлалаа. 2 дахь өдрөөс эхлээд бэлдсэн. 2 дахь өдрөөс гэхээр 6 хоног бэлдлээ те. Бүр чадлаа. Тийм. Богино хугацаанд бэлдсэн. Ерөнхийдөө бол энэ эх орон гэдэг дуу маань бол бага насны хүүхэд дуулахад бас нэлээд авиас чадвар бас их шаарддаг дуу байна. Тэгээд ямар ч байсан найрал дууны төрлийн найрал дуун дуулахад одоо ямар алхмууд хийгдэх ёстой. Тэр алхмуудыг бүгдийг нь оруулахыг хичээсэн. Тэгээд мэрэгжлийн багшийн бас тусцааг авсан. За баярлалаа. Найрал дууны тэмцээний тэргүүн байранд Саранчиг багштай 2-ын Б анги шалгалсан юм байна. Саранчиг багштай 2-ын Б анги тайснаа өрж байна.